Томчууд бид өөрсдийгөө хүүхдээс илүү гэдэгт итгэчихсэн хэрнээ амьдрал дээр тэднээс илүү ухаалаг байж чаддаггүй юм байна. Бид өөрсдийн бодол ухаарлын хэмжээгээр бүтээсэн нийгэмд амьдарч, өөрсдийн оюуны хил хязгаарын хэмжээгээр сэтгэж, өөрсдийн харж ойлгож буй бүхнээр бусдыг дүгнэж, өөрсдийн бодлоо тулган хүлээлгэх гэж оролддог өчүүхэн хүмүүс. Энэ дүгнэлтийг надад эртний сургаалаас суралцсан эсэвчлэгийн улсын уралдаанд оролцсон хүүхдүүд үлдээсэн юм. Эртний сургаалаас суралцсан цувралынхаа 4 дахь дугаарыг тань руу илгээе. Юуг мэдж, юуг эрхэмлэж, юуг өвлөх ёстойгоо ухаарсан Цэцүүхээгийн эссе. За би эсэвчлэгийн уралдаанд нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаалаас иш татаж эсээгээ бичсэн байгаа. Би альва ном зохиолыг уншдаа хуудсуудын гүйлгэж үзээд бүтцийг нь ажиглах дуртай. Тэгэд энэ зохиолыг гүйлгэж үзэхэд 1, 2, 3 гэх мэтлэн суврах хэлбэртэй байсан. Нин тэргуунд юу мэдэх ёстой, мөн дараа нь юуг эрхэмлэх ёстой вэ гэсэн юм шиг санагдсан. Ингээд уншиж үзвээс нэгэн үсгийн эрдэм хэмээх нь эрдмээс гайхамшиг буйныг үлдэж хотол луга хамт ерөнхийлмөө эрдэм сурч шударгаар зүтгэж олондоо тус үйлмөө гэсэн байсан. Би энийг хоорондоо харилцан нэгдэж бие биендээ тусалж шударгаар зүтгэх нь хүмүүний нин тэргуунд эрхэмлэх ёстой зүйл гэдгийг санал нийлсэн. Одоо хүмүүс бие буюу хувь хүний үзэл баримтлал их болсон. Биел болж байвал бусд нь яах вэ гэсэн үг эрэлттэй болсон. Эцэг эхчүүд борь бохис хийлгүү зүтгэж хүүхдүүдээ гадаад дотоодын шилдэг их сургуулиудад элсүүлэхийг хүсдэг. Яах гэж? Учир нь тэднийг ирээдүйд жаргалтай зовлонгүй амьдраасаа гэж хүсдэг. Ердөө энэ. Нэг удаа манайд Японоос багш ирж яриасан. Тэр хүн биднэрт Шинто шашин болон Япончууд эртээрүүд хэрхэн хоорондоо аж төрж тэгээд будаад хариалдаг байсан гэж хэлж өгсөн. Тэгээд ярьж дуусныхаа дараа та нар яах гэж энэ сургууль сурж байгаа юм бэ гэж биднээс асуусан. Бид нар ч ам булаацалдан ирээдүйнхээ төлөө гэж хариулсан. Гэтэл тэр багш хэний ирээдүйн төлөө гэж хэлсэн. Биднээс нэг нь өөрсдийнхөө ирээдүйн төлөө гэж хэлэхэд тэр багшийн царай сонирн болоод та нар ингэж бодож болохгүй. Энэ бол маш буруу зүйл. Та нар бусдынхаа төлөө, улсынхаа төлөө, хүмүүн төрөлхтний төлөө сурах ёстой гэж хэлсэн. Анги чимээгүй болж миний толгойд ингээд л Япон улс дэлхийд соёлоороо тэргүүлдэг байх нэ гэж бодол зурс хийж орж ирсэн. Бид биеийн хүслээсээ ангижраагүй, хамтдаа гих сэтгэлгээгүй байгаа зогсохгүй, Монголоо муулж гадаадын орнуудыг магтдаг нь харамсалтай. Ингээд 2 гагцхүү 3 битгий гих мэтлэн уншиж яваад нэг хэсэг дээр би төдөлсөн юм. Тэр нь 4 эрдэм хэмээх нь баян хүн өглөг өгч чадваас эрдэм мөн, эрхэм хүн доордос тус хүргээс эрдэм мөн, ядуу хүн хүсэлгүй бөгөөс эрдэм мөн, доорд хүмүүнд тусургүй бөгөөс эрдэм мөн гэсэн байлаа. Үүнд ядуу хүн хүсэлгүй бөгөөс эрдэм мөн гэдэг дээр би нэг л эргэлзэж байсан юм. Хэдий өчүүхэн би эртний сургаалын зохиолоос илүү гарах мэдлэггүйч тэр хэсгийг гээж унших нь дээр болов гэж бодож байна. Эртний сургаалаас суралцсан эссе бичлэгийн уралдаанд зохиогдож буй энэ өдрийг сэтгэлд дулаахан өдөр хэмээн нэрлсэн аялууны эссе. Би ямар нэг юмыг судлахаас өмнө би яг юу судлах гэж байгаа вэ гэдгээс эхлээд мэдэж авдаг. Тэгвэл манай одоо энэ уралдааны гол зорилго нь эртний сургаалаас суралцгаая гэж байгаа. Тэгвэл эртний сургаал гэж та нарын бодлоор юу вэ? За харин миний бодлоор л энэ бол бидний өвөг дээдсээс бидэрт одоо уламжилж ирсэн тэр ухаантны үг, тэр бидэрт ухаарл ойлгуулах гэсэн бидрийг тэр мөрийн замаас тэгшин зам руу оруулах гэсэн тэр гайхалтай үгс юм болов уу гэж боддог. Тэгээд би энэ эсээгээ өчгтээ цагийн жамыг тодруулагч цаасан шүү хэмээн сургаалаас судалж ицсэн. За тэгвэл бүгдээрээ эндээс хідэн жишээ авч үзвэл хүмүүс ер нь өөрхөө бурууг нэг аль болох нийгэм рүү чихийг хүсдэг штеп. Жишээл одоо маань найзууд хэлдэг л одоо амьдрал юм байна л да. Одоогийн нийгэм ийм л энэ да гэд. Энэ бол нэг талаараа бид нар өөрсдийнхөө бурууг энэ цаг нийгэм энэ цаг хугацаанд чигж байгаа байдал гэдгийг би ойлгосон. Эртний сургаалуудыг олж уншсандаа баярлсан. Өмнө нь таараагүйдээ гунигалсан гих нямсрынгийн эссе. Ном гэдэг хүний оюуныг эрдэм мэдлэгээр дүүргэх чатлаа өөрөө дундаршгүй сайн юм. Номоос авч би ухаан бүр, үг өгүүлбэр хүнд ухаарлах хариулж алдаа мадгаа засах хин нэг хүндэтгэх ухаарлыг төрүүлдэг. Энэ хорвоо дэлхий дээрх маш олон бодгалууд байдаг. Амьтан байна, шавж байна, урга байна. Хамгийн дээд бодгол оюун ухаанаараа
бүх бодгалоос ялгарч чадсан хүний төрлийг олсондоо бид баярлах хэрэгтэй. Энэ төрлийг олсон учраас бид сайхан амьдрах хэрэгтэй. Би энэ номыг одоо уншсандаа маш их баярлж байгаа. Тэгэд би бас харамссан энэ номыг уншсныхаа дараа өмнө нь яагаад уншиж чадаагүй юм бэ? Томчууд бидний тойл гэдгээ мэддэг болов уу хэмээсэн мөнх тулгын эсэ. Хэдхэн хоногийн өмнө би Сүхбаатарын талбай дээр алхаж байлаа. Гэтэл 40 гаруй насны нэг ах хүүхдээ хөдөлчөөд тамхитаа талхаж явсан. Би ч жоохон байж байгаа дахиад тэр ах тамхиа хайснаа. Цаашлах нь хүүхдэн дөөрөөс юм шиг ундааны ууж исэн ундааныхаа савыг хайчаад явчлаа. Үүнийг харахад миний сэтгэл маш их эмзэглсэн. Яагаад өнөөдөр өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд нь хүүхдүүдэд сургаж чадахгүй байгаа юм бэ? Бид хинээс үлгэрлэн суралцах вэ? Бид амтнаас үлгэрлэн суралцах уу? Эсвэл тэдний муу чанарыг сурж авах уу? Далай багш хийсэнчлэн хамгийн бодит шашин бол сайхан сэтгэлээ гэж хэлсэн байдаг. Энэ л бидэнд дутаж байгаа зүйл. Бидэнд сайхан сэтгэл ёс суртахуун дутагдж байна. Атгаг муу санаатнаас аваад эрдэмт сайн хүн хиндч бай өвгдийн сургаал хэрэгтэй хэмээсэн маралгоогийн эсэ. Хэрв цаасан шувууг үр хойж түүнийг нисгэж буй нисгэгчийг нь өвгдээц тэнгэр тогтоож буй салхийг нь цаг хугацаа гэж үзвэл нисгэгч олсоо тавьбал бид хэрхэх вэ? Мэдээж салхины аясаар доошоо хийсэн буна. Өвгдийн сургаалыг үл ошон зөвхөн цагийн төрхийг царайчлан яв бас нэг л өдөр хөх тэнгэрээс хөрст газарт тусна. Сургаалыг эс таваас цаг хугацаанд зориггүй хийснэх цааснаас ялгаа юутай. Сургаалын гол хэсэгт болох гадна биеийн явдал дотоод хэлний үг нууц сэтгэлийн чигийг хүчирлээс тэрээр гадна биеийн явдлыг сайнаас салалгүй муутай нөхцөлгүй дээдэс настан хүндэтгэж зүйл бүрийн эд зүүн гайхуулалгүй ба нэгүүлсэнгүй юм уу хэмээжээ. Хэлний өгүүлэх хэмээвээс хийрхэж хэрүүл бүү үсэг, хэгжүүрхэж омог бүү үсэг, хэлбэрч олон янз бүү үсэг, хоцорч нөхөргүй бүү суу, саваагүй тоглоом бүү тоглол, санамсаргүй үг бүү хэл, эвдэрч олон зам бүү гарга, хосорч хэрэггүй үг бүү зөө, хуурч хилдв башиг бүү хэл хэмээв. Сэтгэлийн чиг хэмээвээс шинжлэлгүй бүү сэтг, сэрэмжгүй бүү залхаар, гинэт нөхрийг бүү итэг, гиндэж хүнээс бүү урд, буянтай санснаас бүү холд, бод сэтгэлийг бүү март гişмчлэн сургаал айлтжээ. Нийтийн нэгтгээс аливаа уйлдээ нихуур хандан хөнгөн хөдөлгөөс зайлсхийхэд тус сургаалын мөн чанар гол оршиж байна. Цаасан шувууны сургаал он цагийн нухчаанд хөл улаалдан хөх тэнгэртээ дүүлэн бэ. Амьдрал жаргал зовлонгийн дэнс учраас авах гээхийн ухааны тухай бичдэг зохиолч болохоор шийдсэн саруулын эсэ. Дэлхий бол хоёр ертөнцийн тусгаарлагдмал төрх. Учир нь сайнны ард муу, зовлонгийн цаан жаргал бий. Мөнх зүйл байвч хэврэг зүйлч бий. 10 сар тээж ангар сүгээрээ өсгсөн ихийн хайр мөнх оловч энтгэн сэрхийн цагт эргээ даанч ирэхгүй ээжээ минь ам мөнх биш үү дээ. Би том болоод зохиолагчид зургийн зурж ном гаргахыг хүсдэг. Мэдээж сайн хүн болно. Орчлонгийн мууг арилгахмаа гэхэд сайныг нь илүү их үлдэх болно. Ер нь амьдрал гэдэг чинь өнөө худлын зааг дээр энэ тэнцүү тогтож жаргал зовлонгийн хар цагаан өнгө алаглан цацарсан тийм л байдгийг авах гээхийн дөрвөн мөрц зохиолоор уншлаа. Эцэг эхчүүд бидэнд та нар хүүхдүүдтэй сургаал хэлж өгөхгүй байгаа нь муу шүү хэмээн сануулсан энх цацралын эсэ. Өвөг дээдсэд маань сургаалт бэлэг их зүйл байж тэгвэл өнөөдөр бидний чухамдаа юу байна вэ? Бид хаанаас суралцсан вэ? Би ингээд ойр тойрныхоо ингээд эцэг эхчүүдийг хараад байхад хүүхдтэй ерөөсө сургаал хэлдэг нь маш их багассан байгаа юм. Тэгэл хүүхэд нөгөө нэг Facebook, сошиал ертөнцид юу байна те? Ямар үзэл сурталтай байна түүнийг яг ингэж даган дуурайдаг. Тэгээс үүлдээ бүр эцэг эхчүүд нь хүүхдээсээ айх жишээтэй. Эцэг их нь хүүхдээсээ айна гэдэг бол үнэхээр том асар оюуны хомсдол байгаа юм. Тэгвэл бид нэр эндээс яаж гарах вэ? Өнөөдөр бид яагаад тэр сургаалаас суралцаад яагаад явж болохгүй гэж хүн болгон ирээд үргээ тэмүүлэх ёстой. Дэлхийн ертөнц бүгдээрээ хөгжөөд байхад чи яагаад заавал өмнөх рүүгээ өнгөх ёстой гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ бол ерөөсөө ухарч байгаа хэрэг биш. Бидний нөгөө нэг сайшаагаад идэг техник технологи маань бидний зан суртахуунд оюуны хэрэгцээ болж өгч чадахгүй байхад бид нар үүнийг дагах шалтгаан байхгүй байна. Сургаалыг уншихаас өмнө би хичээлдээ маш их хоцордог байсан. Тэгэл сургаал дараа очиод багш нартай загнуулна чи яагаад ойрхон байж дандаа хоцордог юм бэ гээл те. Тэгээд би сүүлдээ бодож үзсэн. Би яагаад хичээл дээр хоцроод байна вэ? Тэгээд би энийхээ хариултыг олсон л доо. Ерөөсөл би дандаа буруу үзэл бодол дээрээ тулгуурлаад исэн мэлээ. Жишээлх юм бол яана би өглөө хоцорчихгүй юмсан. Яна би одоо багштай загнуулчвал яана гэж боддгоос болсон юм байлээ. Тэгээд би сүүлдээ
би хичээлдээ эрт очино. Өнөөдөр би хичээлдээ очиод тэр хичээлийнхээ дараагийн сэдвийг эртээд яагаад уншиж болохгүй гэж боддог байсан. Энэ бодлоос маань би хизээж сүулдэ хоцордог байсан. Сүүлийн өдрүүдэд хичээл хоцролт маань маш ихээр багасж багштайч магтуулдаг байсан. Энэ маань бас сургаалыг уншсанараа миний амьдралд өөрөөгөөжөө өгж би нэгэн том жишээ юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгээд ганцхан би бас нийгэм даяараа үүнийг одоо сургаалыг уншаад одоо сурч чадвас бүгдээрээ энэ нийгмийг гэгээлэг болгож чадах юм шиг би бодсон. Ээжигээ алдсан зовлон гунига шаартай хамт хагалж эртний сургаалаас аз жаргалан оллоо хэмээн зарласан хонгор зулын эсэ. Эрдний сургаалын зохиолууд энэ ном маань бид бүгдийг зөв хүн болгоход төлөвшүүл гэсэн зорилготой юм болов уу гэж бодлоо. Бидний зөв хүн болгох төлөвшүүлэхэд хамгийн ихний алхам бол эцэг эхийгээ хайрлах. Миний бурхан бол миний ээж. Ээж гэж гин бүхний твчиж буруу бүдийг ухааруулдаг хамгийн үзэсгэлэн ба хамгийн мундаг эмэгтэй. 2016 оны 1 сарын 15-ны өдөр миний ээж бурхны байга газар очижсэн л доо. Тэр үед тэнгэр газар хөмөршгөл болсон. Яг л тэр үед миний оюун бодол дотор амьдрал ямар хатуу юм бэ гэсэн бодол зурсхийн өнгөрлөлтөө. Амьдрал гэж юу юм болоо? Биологийн шинжлэх ухаан талаас нь үзвэл амьдрал гэдэгт нь ууралт биеийн оршин тогтносон хэлбэр юм байна. Амьд бие нөөртөгөө бие махбодыг үлдээж амьдралыг үргэлжлүүлж байдаг тул амьд бие мөнх, амьдрал нь мөнх, харин амьд бие нь мөнх бос юм байна. Хар ухаанаар бодвол амьдрал гэж өсөж уруудаг ялагдсан дэлсээр өсөж уруудаг бол нуруу юм байна л да. Амьдрал гэж өсөх замаа бооцон тавих мөрөдтэй тоглоом юм байна. Өдөр хоног өнгөрсөөр аль хэдийн 365 хоног өнгөрчөөж харахгүй ертөнцөөсөө гарч чадаагүй явна. Эвдэрч үл дуусах сав ертөнц, энэлж үл дуусах шимийн антан, эргэж үл дуусах гаслан торчлон эндүрч үл дуусах мунхаг сэтгэл. Өдөр хоног өнгөрөх тусам амиа хорлох гэдэг наимшигт үг миний нүдэнд харагдаад яг л харахгүй төрсөн сарамгч мэд байсан л та. Цаасан шувууны сургаалаас тэр цагт нэг хүн ирээд ийн асуув. Энэ шувууг хийхэд хэнд буюу химээвэс хэнд гэв. Бас өөр юу хийхэд хэнд буюу химээвэс муу үйл хэнд гэв. Энд ямарваа муулийг хийхэд амархан харин сайн үйлсийг хийхэд бэрхшээлтэй байдгийг би мэдэж авсан. 2000 оны 9 сарын 16-ны өдөр энэ өдөр ээж минь нээж бие үйлчилсэн хамгийн жаргалтай өдөр. Тэр бүхэл энэ орчлонд мэдлэггүй яригдаж байсаар азар мэдлэг хувьтай болохоор хүн гэдэг хувь заяаг олоодчихсан би хамгийн азтай хүн. Ихийнхэн гидсэнд 10 сар божтоо ихэл зовоон байж төрсөн тодгоогоороо биш хөлөөрөө төрөн хонгор зул гэдэг нэрээр солиож энэ биеийг олоодчихсан би хамгийн жаргалтай хүн байна. Энэ мунхаг болоодаас минь салгасан эрдний сургаалаас суралцсан эсэ бичлэгийн уралдаан миний амьдралд хөлөө олоход маш их тусдсан болсон. Зовох цагт зайлалгүй, жаргах цагт хэтрэлгүй, хайрлах цагт дасалгүй, халдах цагт гутралгүй яв хэмээн сургасан эртний сургаалаас хүүхдүүд маань сэтгэлийн боловсрал, зориг төвчээрийн хүмүүжил, ухааны хат суух болтугай. Нэвтрүүлэг үргэлжилнэ. Өвгдийн сургаалаас суралцаж, үр хүүхдүүдэд сонсцгоё.